За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Salesforce манайх Salesforce харилцагчийн хувьд одоо хэрхэн яаж энийг бизнесийнхаа үйл ажиллагаанд ашиглаж байна? Яг бодит жишээн дээр та бүхэнд сонирхуулж үзүүлье. Манай Монгол групп болохоор мэдээлэл технологийн тоног төхөөрөмж борлуулах кибер аюулгүй байл, бие аюулгүй байл гэхэд мөн дататай холбоотой бүх төрлийн дата аналитик менежментийн үйлчлэгээ үзүүлдэг, аутсорсинг үйлчлэгээ үзүүлдэг компаниуд байна. Мэдээллийн технологийн дэд бүтцийн үйлчлэгээ үзүүлдэг, клауд Монгол дата центр үйлчлэгээ үзүүлдэг компани байна. ERP систем хөгжүүлэлт бизнес процесс автоматжуулалтын компани байна. Барилгын автоматжуулалтын инженерчлэл консалтинг үйлчлэгээ үзүүлдэг компани байна. Агуулга гайл хүргэлтийн үйлчлэгээ үзүүлдэг гэдэг маш олон ингээд охин компаниудтай групп компани байгаа. За тийм гот одоо яг нэг бидний ерөнхийдөө мэдээллийн технологийн үйлчлэгээ ингээд явуулдаг групп компани хувьд кастомеруудад авцах үйл явдлууд бол нэлээх гардаг байгаа. За тэгэхээр мэдээж нэг компани тус болгон нэг систем ч юм уу хэрэглээд явах юм бол нэг хаана юу болж байна одоо жишээ нь upsell cross sell бизнес үйлчлэгээнүүд нь дандаа хоорондоо юм холбоотой байдаг учраас кастомераа яг 360 харах шаардлага маш их гардаг. За тэгээд мэдээж маш олон компаниуд олон төрлийн бизнесүүд явуулж байна. Олон тэнд ажилтнууд ажиллаж байна. Тэгэхээр нэг датануудаа нэг цогц системээр ингээд зайлшгүй харах бид нар шаардлага дандаа тулгарч байдаг. Тэгээд тийм болохоор бид нар 2022 оноос энэ Salesforce системийг Microsoft компаниас аваад ашиглаад явж байна. За тэгээд энэ Salesforce-ыг ашигласнаас хойш бидэнд маш олон давуу тал үүсэж байгаа. За хэрэглэгчийг бүтэн том зургаар нь 360 хэрхэн харах вэ? Тэгээд бид нар кастомерын хатлаар бүх мэдээллийг авч чадж байна уу? Мэдээлэл бидэнд хангалттай байж чадж байна уу гэхээр одоо энэ хэрэглэгчийн зүгээр ерөнхий датанаас ахуулаад худалдан авалтын түүхүүд, захиалгууд, ямар төлбөрүүд хийгдсэн, ямар гэрээнүүд, ямар тендерүүд юу гэдэг тэр кастомер дээр явж байгаа. За дуудлагын төв дээр одоо манай гол хайрлагч одоо хичнээн хувь нь яаж орж ирж байна, мөн сошиал болон битээр энэ төр хизээхийн хаана юу гэж уулзч гэдэг юм. Ерөөсөө хэрэглэгчийг ингээ 360 харах бүх датаг бүгдээрнгийн энэ Salesforce систем дээр бид нар төлөөд хадгалах боломжтой байдаг. За тэгээд түрүүн хэлсэнчлэн Salesforce CRM системийг ашигласны давуу талууд бол маш их үүсэж байгаа. Тэгээд бид нар манай борлуулалтын багуудаас илүү бүтээмжтэй болсон өөрсдийнхээ борлуулалтынхаа гүйцэтгэл олон одоо төлөвлөгөөг хооронд нь харьцуулж хянах KPI дүгнэх. За тэгээд кастомертайгаа яг уян хатан ингээд хурдан шуурхай холбогдож ажиллах мөн хаана юу болохгүй байна. Ер нь бол нэг бизнесийнхаа ингээд борлуулалтын үйл ажиллагаа бүтэн том зургаар нь харна, кастомераа бүгдийг 360 харна гэх юмсан бүх боломжууд бий болоод үүсээ явсан. За тэгээд түрүүн хин информац захирлын ерөн системийн талаар демо үзүүлээд бүх юмыг базаад гоё ярьсан учраас би одоо яг жишээн дээр үзүүлээ. Бид нар яг хэрхэн яаж ашиглаж байна те. За энэ нэг лид болон энэ opportunity энэ sales-ийн процесс маань яаж хэрхэн явж байна, бид нар тэрийг яаж ашиглаж яаж бүртгэлжүүлсэн байна гэдгийг та нарт үзүүлье. За тэгэхээр энэ одоо жишээ нь хамгийн анх борлуулалтын сураг орж ирэхээс ахуулаад энд би скриншотуудыг харуулж байна. За тэгэхээр борлуулалтын сургууд маань болохоор маш олон суугаар орж ирдэг гэсэн. Энэ дээр ингээ харахад энэ жишээ нь ингээд юугаар дэлгүүрүүдээр те эсвэл дотоод ажилтнаар маркетингийн төлбөрийн ивентээр, сошиал сувгуудаар, мэйлээр, утсаар энэ төр гэх мэтлэн ямар сувгаар орж иж байгаагаа энд ингээ онгод оруулчихна. За тэгэнгүүт давхар нэг маркетингийн баг маань болохоор кампайнууд одоо үүсгээд жишээлх юм бол энэ дээр харагдчих шүү дээ. Одоо daily symposium ч гэдэг юм уу. Эсвэл нэг за Canon Mongolia ийм social media ийм кампайн хийсэн байна гэдэг. Тэгээд орж ирсэн сувгуудаа тэр аль кампайнтай холбогдож байгаа гэдгээр нь холбоотой холбоо явчихна. Тэгээд кампайн дээрээс нэг за ямар төсөв өртөгтэй ямар яг ашиг зардал гарсан байна. Одоо нэг тэр болох бүх мэдээллүүдийг анхнаас ингээд оруулаад авчихна. Тэгэхээр аливаа нэгэн борлуулалтын зураг болохоор хаанаас яаж орж ирв мөн ямар кастомераас орж ирв гэх мэтлэнгээр ингээд бүтгэл маань гоё зэгцтэй анхнаасаа ингээд явчихж байгаа. За тэгээд сошиалс центр байлаа гэхэд жишээ нь энэ дээр бид нар юугаа оруулсан мэн чатботоо оруулсан мэн кастомер ямар бараа юу сонирхож орж ирв гэдэг тийм. Тэгвэл ингээд лидүүд маань шууд манай Salesforce CRM систем рүү шууд бүртгэлдээд ороод ирнэ. Түрүүнхийн информац захирал демо жишээн дээр харуулж ирсэн тийм. Харилцагч шууд мэдээлэл оруулаа, шууд систем рүү орж ирж байгаа байлаа. За энэ дээр жишээ нь мэйл кампайн энэ Microsoft 365 backup шийдлийн тухай гэдэг мэйл явуулангууд. За энэ мэйл маань болохоор энэ
энэ кампаньтай холбогдож байна гэдэг. За тэгээд хизээ хин гэж харилцагч руу ямар мэйл явуулчих гэдгийг нөгөө activity дээр шууд ингээ гараад ирэх жишээ нь. За тэгээд мэдээж энэ кампань дээр ямар мембер оруулах уу гэдэг жишээ нь би энэ кампань мембер гэдэг дээр ингээд нэмээд оруулсан байна. За тэгээд энэ скриншотын жишээн дээр болохоор орж ирсэн мэйлүүд маань за одоо шинэ би нөгөө нэг харилцагч нэг юу лизингийн тухай мэдээлэл авъя гэдэг ингээд шууд нэг лид ороод ирсэн байл гэхэд энийг автоматжуулаад тэр лизингийн мэдээлэл авъя гэсэн харилцагч руу шууд юм нөгөө мэйл темплейт үүсгээд автоматар мэйлийг явуулсан байна тийм. Жишээ нь энэ сүлд news email гэсэн Gmail хаягтай харилцагчаас лизингийн мэдээлэл авъя гэдэг нэг лид орж ирэнгүүт нь шууд автоматар тэр тухайн лизингийнх нь мэдээллийг энд явуулсан байна. За тэгээд энэ жишээн дээр болохоор за манай дуулгын төвөөс call center-ээс за энэ өмнө төсний цахилгаан төвөөс сүлжээ компаниас за энэ төхөөрөмж дээр яаж тохиргоо хийх вэ гэд нэг лавлага ороод ирсэн байна. Тэгэнгүүт шууд энэ нөгөө нэг B2B багийн сейлсүүд рүү за ийм лид ороод ирсэн биш үү? Та бүхэн энэ дээр ажиллаарай гэдэг одоо нөгөө нэг мэйл notification явуулсан байгаа жишээ харагдчихэв. За тэгээд мөн энэ нөгөө сервисийн кейс дээр болохоор бас нөгөө энэ харилцагчаас сервис кейс үүссэн байна гэд нөгөө тухайн тэр багууд руу за энэ кейс дээр ажиллаарай ингээд notification явуулсан байна. За тэгэхээр лидийн менежментийг удирдлагыг болохоор төрөл бүрээр ингээд гоё тохируулаад хийчих болно. За шинэ лидүүд ингээд ороод ирлэхэд аль баг дээр ямар сорсоос аль компаниас тэ хин гэдэг хүнээс ямар бүтээгдэхүүн сонирхоод ороод ирвэ гэдэг одоо жишээ нь ингээд энэ шинэ лидүүд энэ мэтлэнгээр нөгөө Salesforce CRM систем дээр маань ороод ирнэ. Тэгээд орж ирсэн юун дээр нөгөө ямар нэг ингээд лид юм уу одоо дата бүртгэгдээд ороод ирэнгүүт тэрэн дээр автомашн хийгээд хаашаа хинд явуулах уу, юу явуулах уу гэдгийг бүгдийг ингээд тохируулчих шинэ. Жишээлх юм бол энэ лид санхүүгийн програм сонирхож ингээд ороод ирэнгүүт би одоо энэ баг руу сейлсийн баг руу шууд мэйл явуулчлаа гэх чинь ингээд төрөл бүрийн тохиргоонуудыг хийх боломжтой болж байна. Тэгэхээр ингээд орж ирсэн шинэ лидүүд дээрээ бид нар төрөл бүрээр ингээд багууд ажиллаад явж болж байна тий. За тэгээд давхар бид нар нөгөө нэг түрүүн хэлжсэн mobile application Salesforce-ийн mobile application-ыг ашиглаад дуртай газараасаа заавал бид нар office дээрээс компьютер дээрээс гихгүй зүгээр утсан дээрээсээ аккаунтуудаа, контактуудаа лидүүдээ бүртгээд ингээд явуулж болж байгаа. За тэгэхээр маркетингийн ажилтнууд болон борлуулалтын ажилтнууд маань гадуур явж ирсэн ч гэсэн Salesforce дээр лөө ханаас нөгөө байрс хамаарахгүйгээр ингээд юу та мэдээллүүдтэйгээ шууд access хийгээ явах боломжтой байж байна. За тэгээд мэдээж үүссэн шинэ лидүүд дээрээ бид нар ажиллаад хэрвээ нөгөө борлуулалт болохоор лид байх юм бол тэгээд хөрвүүлдэг гэсэн. За жишээлх юм бол энэ юун дээр лид дээр болохоор бид нар одоо нөгөө нэг энэ лидээ нөгөө нэг борлуулалт болохоор лид бол нөгөө нэг энэ өмнө нь энэ контакт маань энэ аккаунт маань үүснэ үгүй юу гэдгийг Salesforce систем шууд автоматар ингээд харуулцдаг. За би чинь ингээд боловсролын яамны ийм төслийнэ гэх юм гот. За энэ аккаунт дээр нь бүрдэх үү эсвэл шинээр аккаунт үүсгэж энэ дээр нь аккаунт үүсгэж бүрдэх үү гэдээ надад шууд нөгөө опшнуудыг гаргаад өгч чинь. Жишээлх юм бол одоо энэ дээр энийг боловсролын яамн дээр нь тэгээд энэ цэцэг болгоо шинэ контакт үүсгэж бүртгэе гэж сонгоцсон байна. За тэгээд энэ аккаунт контакт дээр энэ лидээ хөрвүүлээд opportunity борлуулалт болгоод ингээ бүртгэж байна. За тэгээд нөгөө нэг кастом харилцагчийг болохоор нөгөө нэг цонхноос шууд бүтэн хардаг гэсэн тий. Тэгээ би ингээ лидээ бүртгэх явцад аккаунт контактуудаа үүсгэж байгаа. Тэгэнгүүт ингээд манай аккаунтуудын бүртгэлүүд ингээд гоё сайхан ороод ирнэ. Тэгэнгүүт би одоо шинэ энэ нэг аккаунтыгаа бүрэн зургаар нь харах шаардлагатай боллоо гэж боддог. Тэгэхээр бол одоо шинэ би энэ боловсролын яамыг сонгож аваад харж байна. За тэгэнгүүт боловсролын яамтай манай энэ харилцагчтай холбоотой бүх мэдээллүүд энэ нэг цонхон дээр ингээ гоё базагдаад гараад ирнэ. Жишээ нь хичнээн энэ аккаунт дээр харилцагч дээр хідэн контакт бүртгэлтэй байгаа. Ямар борлуулалтууд хийсэн. За эндээс хичнээн тендер зарлагдсан байна уу? Мөн бид нар нөгөө нэг ямар одоо шинэ энэ дээр гэрээ болон гэрээний төлбөрүүд өссөн байна гэдгийг гэх мэтлэн ингээд холбоотой бүх мэдээллүүд энэ дээр яг тухайн харилцагчийн үндсэн цонхон дээр
базагдаад бүгдээр гараад ирнэ. Дээрэс нь энэ харилцагч руу бид нар хизээ ямар мэйл болон утсаар ирсэн митинг хийсэн гэдэг тий ямар активити хийсэн гэдэг нь бүгд мөн гараад ирж байгаа. За тэгэхээр харилцагчийн тухай мэдээллийг бизнес газрын хэлцүүд мөн борлуулалтын ажилтнууд, удирдлага менежментүүд энэ төр гээд хин нэгнээс асуух шаардлагагүйгээр ерөөсөө систем рүү ороод бүх мэдээллийг авах боломжтой байна гэсэн. Мэдээж эдгээрийг хин ямар мэдээлэл харах вэ гэдгийг нөгөө пермишнийхэн тохиргоогоор хийгээд өгчнө. За тэгэхээр за борлуулалтын ажилтан бол ийм мэдээллийг харна, санхүүгийн ажилтан ийм мэдээллүүдийг харна, төслийн ажилтан ийм мэдээллийг харна ч гэдэг юм тий. Удирдлага менежментийнхэн бол жишээ нь бүх мэдээллийг харах эрхтэй ч гэдэг юм. Тэрийг нь болохоор эрхийн хүрээнд нь зохицуулаад өгчдөг байгаа. За тэгээд одоо тухайн саяны бид нар юун дээр харилцагч дээрээ гэхэд ямар дараагийнхны тий ямар тендерүүд ямар гэрээнүүд хийгдсэн байна гэдгийг ингээд бүгдээр ингээд харж боломжтой мөн борлуулалтыг нь би энэ дээр борлуулалтын үнийн дүнгуудыг нууцсан байна. За ямар шатнд хичнээн төрний борлуулалт энэ айлтаа хийчвэ гэдэг нь ингээд харагдчихна. За тэгээд энэ тухайн энэ саяны миний сонгож авсан харилцагч дээр ямар контактууд бүртгэлтэй байна. Тухайн контакт руу дахиад орох юм бол за энэ контактын бас дахиад дэлгэрэнгүй бүх мэдээллүүд ингээд орсон байх жишээ нь. За тэгээд орсон мэдээллээс хамаараад бид нар төрөл бүрийн автомашнуудыг хийх боломжтой. Мөн саяны одоо энэ сонгож авсан манай харилцагч дээр хараа ямар байгууллагууд байна гэдэг ингээд хашаа задраад ер нь бол харилцагчийг би энд ингээд бүтэн 360 градусаас бүх төрлийн манайтай харилцаж исэн түүх болон харилцагчийн тухай мэдээллийг ингээд бүрэн харах боломжтой байгааг би та бүхэнд харуулж байна. Энэ ингээд үсэн лидүүд тий ямар нэг сувгаас ямар лидүүд орж ирээд ямар шатанд байна зарим дээр нь ажиллаж амжилттай хаасан байна гэх мэтлэнгээр ингээд. За тэгээд энэ бүх датаг болно систем хоорондоо өөрсдийнхөө ашиглаж байгаа систем хоорондоо интеграц хийчих болно. За жишээлбэл бид нар одоо нөгөө нэг яг үндсэн бизнестэй гол бид нар борлуулалт хийх гэж байна, борлуулалтаа өсгөх гэж байна, харилцагчдаа нэмэх гэж байна тий. Тэгэхээр бид нар яг энэ үндсэн бизнестэй анхаарад бусад өөр нөгөө нэг хамааралтай бусад ажлууд руугаа жишээ нь аутсорсинг хийгээ явуулж болж байна. Жишээлх юм бол манай компанийн хувьд болохоор нөгөө кол центрийг болохоор бид нар аутсорсинг хийгээд гадны компаниас авчдаг. Тэгэнгүүт нөгөө нэг тэр тухайн компани ашиглаж байгаа систем, манай компани ашиглаж байгаа системтэй бид нар тэндээс бас дата гармаар байна тий. Манай харилцагч ямар харилцагч кол центрээр дамжаад ороод ирв, юу асуугаад ороод ирв гэдэг юм. Ингээд нөгөө бид нар датагаа авах хэрэгцээ гаргахад нөгөө дата интеграшн хийх бас шаардлагууд гарч байгаа. Тэгэхээр Salesforce систем маань болохоор энэ дээр айгүй гоё нээлттэй уян хатан open source гэдэг болохоор бид нар нөгөө нэг өөрсдийнхөө одоо жишээ нь энэ роботыг ашиглаад систем хооронд ингээд дата интеграшн хийгээд кол центр дээр орж ирж байгаа харилцаж байгаа бүх мэдээллүүдийг ингээд аваад ийш оруулцдаг. Систем рүү оруулцдаг. Тэгээд энэ жишээ нөгөө нэг падан шивдэг бас систем маань яадаг вэ гэхээр юунаас энэ кол центр систем дээр жишээ нь би үзүүлчихье. Одоо кол центр компани маань болохоор ингээд өөрийн гэсэн ашигладаг нэг систем байгаа. Тэндээс бид нар энэ оператор ботыг ашиглаад дуудлагын төвийн мэдээллүүдийг Salesforce шууд ингээд шивдэг юм бот ашиглаад оруулцдаг. Тэгэхээр дахиж ингэж давхар ажил болохгүйгээр бид нар харилцагчийн тухай нөгөө харилцагчийн мэдээллүүдийг шууд эндээс ийшээ ингээд аваад оруулчихж байгаа. Жишээ харагдчихэв. За энэ тэгэхээр нөгөө нэг call center-ээс ийм харилцагч ийм юм асууж орж ирлээ гэдэг датагаа шууд авсан байх жишээ нь. Мөн борлуулалт хийсэн тохиолдолд одоо шинэ манай санхүүгийн болон нөгөө хангамжийн системээс ERP системээс бид нар мөн ботоо ашиглаад интеграц хийгээд шууд нөгөө Salesforce системээс үгүй хин хизээ яг ямар нөгөө нэг материал дугаартай ямар бараа хэдийн ширхэг ямар нэгжийн үнэтэй энэ төр яаж авч юу гэдгийг нь шууд одоо шинэ бидрийг унтчих хооронд шүн ингээд нэг цагт манай робот маань ингээд бичээд Salesforce системээс маань шивэд өгсөн байх чинь. Тэгэхээр энэ маань нэг талаар ингээд нөгөө нэг харилцагчийнхаа бүх дата мэдээллийг бид нар нэг систем дээр бүгдийг цуглуулад авчиж байна. Мөн борлуулалтын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөөдтэй бид нар заавал ингээд нэг бүрчлэн ингээд хизээ хин яг ямар барааг ямар нэгжийн үнэтэй хэдэн төгрөгөөр яаж авчим гэх зэрэг бүх мэдээллийг дэлгэрэнгүйгээр бичиж бүртгээд авах шаардлагагүй бүгдээрийг ингээд автоматжуулаад нэг цонхон дээр харилцаж байгаа датануудыг бүгдийг нэгтгээд авчиж байна гэсэн үг. За тэгээд оруулсан датан дээрээ бид нар жишээ нь одоо лиценз гэдэг юм уу дахин давтагддаг төлбөрүүд гэдэг юм уу тий. За жишээ нь бүтэн жилийн хугацаанд нэг лиценз манай кастомер авсан байлаа гэх юм бол за
жилийнх нь хугацаа дуусахаас 1 сарын өмнө энэ дээр би дахиж нэг кейс автоматар үүсгэх хэрэгтэй. Эсвэл нөгөө алерт үүсгээд сануулгах хэрэгтэй борлуулалтын ажилтнанд гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү нөгөө автомашн юмнуудыг бүгдийг ингээд тохируулаад өгчдөг. За энэ жишээ нь support кейсүүд ингээд үүсгэх жишээний тий. Ингээд датанууд дээр оруулсан бүх датан дээрээ бид нэр тохиргоонууд хийгээ авчиж болж байна. За мөн борлуулалтын багууд болон ер нь бизнесийн багууд маань ямар кастомертай хизээ одоо кол хийх ёстой уулзалт хийх үү гэдэг нөө төлөвлөгөөнүүдээ бид нар энэ календар дээр оруулаад өгчих боломжтой. За аль ч ингээд оруулсан датан дээрээ үндэслээд бид нар одоо жишээ нь тийш нь мэйл явуул гэдэг юм уу. Эсвэл за энэ харилцагчдын нөгөө гэрээний хугацаа тэдэн дуусгаж байгаа шүү гэдэг юм уу. Ингээд нөгөө календаруудын бүгдийг нь оруулаад өгчнө. Тэгэх юм бол сейлс болон одоо чинь борлуулалтын ажилтан, төслийн ажилтан ч гэдэг юм уу. Бид нар бүгдээрээ өөрсдийнхөө ажлыг төлөвлөхөөс гадна мөн удирдлагууд нь нөгөө ажилтнуудынхаа ажлын нөгөө нэг ачааллыг нь бас хянах боломжтой. Нэг хүн дээр магадгүй зөндөө олон кейсүүд, таскууд яваад иж болно тий. Эсвэл тэгэхээр олон активити төлөвлөгдсөн байж болно. Тэгэх юм бол баг дотроо хуваарлж хийгээд за энийг тийш нь шилжүүлэе гэх мэтсэн ажилтнууд зөвхөн өөрийнхөө болон багийнхаа одоо нөгөө төлөвлөгөөнүүдийг ингээд нэг календар дээр ингээд хараа боломжтой. Бид нар нөгөө борлуулалтынхаа төлөвлөгөөг одоо гүйцэтгэлтэйгээ шууд real time хараад явах боломжтой. Тэгэхээр бид нар магадгүй нөгөө багууд 7 хоног болгон эсвэл сарын удирдлын тайлангуудаа энэ төр гээд ярих тохиолдолд бид нар нөгөө за манай борлуулалт ямар явж гин эсвэл манай pipeline ер нь том зургаараа ямар хөө харагдаж байна гэдэг дээр ингээд борлуулалтад энэ квота гэдэг жишээ нь манай борлуулалтын төлөвлөгөө нь борлуулалтынхаа төлөвлөгөөг би 1 сарын 25 оны 1 сараас 12 сар хүртэл гэдэг ч юм уу эсвэл зөвхөн удирлаар нь гэдэг юм уу сараар нь гэдэг юм уу гээд сонгоод за тэгээд нөө өөрийнхөө багийнхаа гишүүдээр тус бүрт нь ингээд хараа явчихж болж байна. За тэгэхээр яг close хийсэн хичнээн байна. Одоо яг ongoing явж байгаа хэд байна. Proposal явуулсан meeting хийсэн хэд байна гэх мэтчилгээр энэ маань манай борлуулалтын төлөвлөгөөнд хэдэн хувьтай байж гин гэдэг тоонуудаа шууд ингээд real time харьцуулаад хараа явчихж болж байгаа гэсэн. За тэгээд мөн нөгөө нэг түрүү форматикаар бас хэлсэн төрөл бүрийн тайлан дашбордуудыг гаргаад харж болно. За бидний уулзалт хийх болгондоо бид нар ямар нэгэн Excel юм уу PowerPoint-ийн тайлан бэлдээд авах ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө датан дээрээ real time ямар тоонуудаа бид нар харах хэрэгтэй вэ? Тэднийг хараа авчиж байна. Энэ дээр жишээ нэг багийн маань бүтэн жилийнх нь яг борлуулалтын төлөвлөгөө болон гүйцэтгэлүүд нь ингээд шууд үнийн дүнтэйг олон хуваараа харагдаа явж байна. За нийт pipeline нь хэд байна тийм манай нөө хамгийн топ кастомерууд маань хин байна. Одоо яг хэрэгжижсэн хаагдсан гэрээнүүд ямар хэдэн ширхэг ямар гэрээнүүд явж байна гэх юм уу те бид нар хичнээн нэг нь одоо алдсан байна. Онгой явж байгаа эсвэл үлдэгдэлтэй байгаа төлбөрүүд юу вэ? Ямар брэндүүд маань хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм уу? Ингээд гих мэтлэнгээр ингээд харах шаардлагатай тоонуудаа бүгдийг усраад хараа явж байна. За энэ дээр бол нөө гэрээний нэг мэрэгчлэлтний жишээ нь ингээд нөө дашборд нь харагдаж байна. Тэгээ энэ сард одоо ямар гэрээ дуусгаж байна? Ямар банкны баталгаанууд цэцлэгдэх вэ гэдэг юм уу? Тэгээд маш хялбархнаар бид нар тайлангуудаа гаргаад гарсан тайлангуудаа дашборд дээр ингээд угсраад хараач боломжтой. За энэ дээр бол одоо шинэ лидийн дашбордууд байна. Хичнээн сүүлийн 30 хоногт бид нар хичнээн шинэ лидүүд үүсгэсэн байна. За энэ бол нэг багийнхан тий өөрийнхөө багийн тоонуудыг харж байна. За хичнээн activity хийсэн байна. За хичнээн нэг нь бид нар convert хийсэн байна гэдэг ч юм уу тий. Тэгээд ингээд шаардлагатай тоонуудаа бүгдийг юуса хараад явчихна. За энэ дээр бас нэг борлуулалтын багийн хийсэн хэдэн мэйл явуулсан гэдэг нөгөө CSR нь бизнесийн лайнуудаар нь за хичнээнийг бид нар ямар таскууд биднэрт нээлттэй гэдэг юм тий. Тэгээд ингээд шаардлагатай тоонууд хараад байна. За тэгээд хэлсэн оруулсан бүх датан дээрээ бид нар нөгөө автомашнуудыг хийх боломжтой, рапортуудыг одоо нөгөө удирдлагуудаа явуулах боломжтой. Би чинь ингээ нөгөө удирдлагуудаа төслийн хэлцээ манай төлбөр явцын мэдээлэл юм байна гэдэг нөгөө нэг өгсөрсөн дашбордоо дахиад нөгөө систем дээр ороод харахаас гадна мэйлээр нь бас ингээ шууд шийдчихэж болж байна. За мөн над дээр болон манай баг дээр ямар open task-ууд байна те. Эсвэл манай нөгөө нэг хэрэгжилж байгаа мэдээлэл дээр үндэслээд бид нар одоо шинэ за энэ customer-ын маань айн болж байна. Эсвэл энэ контактын маань төртөө өдөр нь олж байна гэдэг нөгөө мэдчилгээ мэйл явуулах юм уу. За эсвэл нөгөө нэг за энэ
гэрээ одоо хаагдах чинь шүү. Энэ дээр ажиллаараач гэдэг юм уу нөө хаагдах хугацаанаас өмнө 10 хоногийн өмнө гэдэг юм уу тий. Гээд нөө мэйлүүд тохируулах бүрэн боломжтой. Ингээд бид нар ашиглаж байна. Тэгэхээр энийг ашигласнаас хамаарат бид нарт нөгөө маш олон давуу талууд бий болсон. Манай борлуулалт маш өндөр нэмэгдсэн. За тэгээд нөгөө нэг борлуулалтын багуудын хоорондын синерги аягүй сайн нэмэгдсэн байгаа. За тэгээд мөн бид нар нөгөө нэг борлуулалтын ажилтнууд маань зөвхөн өөрийнхөө бизнестэй холбоотойгоор ингээд нөгөө митинг хийгээ явж байхдаа нөгөө лид олж ирэхэд гадна бусад компаниудаа лид олж ирлээ гэхэд шууд ерөөсөн бүртгээд сайн хийгээд нөгөө хариуцсан хилтэц газар нэгж рүүгээ шууд явуулж авах боломжтой байдаг ч юм уу тий. Зөвхөн нэг компани нэг бизнес ашиглаад авахгүй бүрэн нөгөө группийнхаа компанийн хувьд бид нар одоо нэг хэрэглэгчийн энэ хэрэгцээтэй харилцах системийг ашиглаад борлуул бүтээмжээ бүрэн ингээд нэмэгдүүлсэн байгаа. Хамгийн гол нөгөө давуу талууд маань түрүүний хэлсэнчлэн бидний бүтээмжийг ер нь бараг 2-3 дахин нэмэгдүүлээд мөн бүх хэрэглэгчийнхаа датаг бид нар 360 харах боломжтой болсон байгаа. Ер нь бол маш олон давуу талуудыг биднэрт бий болгосон байгаа. Тэгээд ашиглахад хамгийн гол нь маш хялбархан тэрийг тохируулах, нэвтрүүлэхэд заавал бүр инженерийн суурь байгаад ах шаардлага байхгүй. Дурын Salesforce-ийн хэрэглэгч маань өөртөө тус тусдаа ингэ гоё хэрэгжүүлээд сайжруулад яваад ах бүрэн боломжтой. Ийм гоё систем байгаа.